Эрхэм үзэгчдээ танил хүн нэвтрүүлгийн шинэ дугаарыг та бүхэндээ бэлтгэн хүргэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр энэ удаад Улсын их хурлын дэд дарга Цэндийн нямт оржиг урьж оролцуулахаар төрийн ордонд ирсэн байна. Тэрээр өнөөдөр хэвлэлийн бах хуралтай ямар асуудлаараа гэхээр сүүлийн үед олонний анхаарлыг татаад байгаа уулын баяжуулах эрдэнэт үйлдвэрийн асуудлаар тэрээр хэвлэлийнхэнд мэдээлэл их юм а. Монгол улсын ганц сайлын үнэ болсон уулын баяжуулах эрдэнэт үйлдвэр нь тэр чигтээ луйварчдын гараар орж алга болох нөхцөл байдал үүссэн талаар тэрээр мэдээлэх юм хэвлэлийн баг хурлын дараа нэвтрүүлгийнхаа чочондоо танил хүн нэвтрүүлэгт орооч гэдэг урилгыг хамтдаа тавиад үзье. Би анх энэ шинэ хурлын үйл ажиллагаа явуулж байхад Эрдэнэтэд явагдаад өнгөрсөн луйврыг чинь би хэрэгвч тавьчих чадахгүй шүү гэдэг үгээ хэлсэн. Би энэнийхээ дагуу л ажиллаж байна. Цаашдаач би Эрдэнэтээр бүх хүннийг ардам төрөхийг хичээнэ. Яагаад гэвэл энэ зөвхөн нэг үйлдвэрийн асуудал биш. Энэ Монголд төр уршин тогтох үгүй юу гэдгийн асуудлын цаана байх. Хэсэг бүлэг хүн далдуур хувилдаж Монголын ард түмнийг 30 жил дэжсэн ганц үйлдвэрийг сонгуулийн мөчлөг дээр хувилдаж хувий болгож байгаа энэ явдал. Одоо та нар эргээд үрдүнгийн харалт 250 тэрбум төгрөг төсвөлжсэн үйлдвэр одоо 20 тэрбум төлөө сууж шít. Ийм л юм цаашаа явагдана. За нэвтрүүлгийн урилга хүлээн авсан танд баярлалаа. Тэгэхээр таны өрөөнд ороод ярилцлага хий гэсэн нэлээд том өрөөнд нөгөө их хурлын дэд даргын суудаг өрөөнд орох ах гэсэн жижиг өрөөнд сууж байгаа юм байна тий. Тэр өрөөнд засвар хийж байгаа. Тэгээд төрөнд сууж байгаа. Засвар хийгээд л хүмүүс шүүмжлэлд өртөөд байна шүү дээ. Тийм сууж болохоор өөрөө байгаа юм уу? Та өөрөө засвар хийгээд урданд гал гарсан шүү дээ. Тий. Тэгээд тэр чинь хүн суугаар өнөртөө болчихсон юм байна. Тэгээ сая засна гэж засчихлаа шүү дээ. Та тэгэхээр сая эрдэнтийн асуудлаар мэдээлэл хийлээ. Гэхдээ нэлээд тийм асуултын тэмдэг байдалтай мэдээлэл хийлээ. 49% авсан одоо хөрөнгө хаанаас гарч ирвэ гэд. Та ер нь хаанаас гарч ирсэн гэж хардаад байгаа юм. Хардах биш л дээ мөнгө бол шилжиж гисэн. Тэр мөнгө хууль ёсны урлаг байж үгүй юу гэдгийг шалгах хэрэгтэй гэж л би хэлсэн юм л да. 400 шахам сая доллар төлбөр хийгдсэн. Хойтал руу. Тэгээд тэр хөтлөж авсан компани тийм мөнгөтэй байсан юм уу? Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлжсэн юм уу гэхлээр харагдахгүй байна. 14 онд байгуулагдаад 16 он хүртэл 1 сая төгрөгийн дөрмийн сантай байсан компани л байна. Тэгээд 16 он гарангууд гинт 12 тэрбумаар 100 тэрбумаар дөрмийн сангаа нэмэл явчихсан л баримтал харагдлаа шүү дээ. Тэгээд тийм богино хугацаанд тийм их хэмжээний мөнгө олно гэхлээр чих өсвөр эргэлзээтэй байгаа юм шүү дээ. Тэрийг би ярьж байгаа юм. Ер нь бол эрдэнэт үйлдвэрийн гол асуудал бол за яг хөө тэр нөгөө Оросын тал өөрт ногдох бай Монголын засгийн газраас зөвшөөрөл аваад ном журмынхан дагуу хөдөлтвөл яриад ах юм байхгүй. 2003 оны гэрээнд нэг тал нь хувиа зарж болно. Тэгвэл нөгөө талынхаа зөвшөөрөл авна. Нэгдүгээрт, хоёрдугаарт
нэг тал нь хувиа зарахаар бол нөгөө талын тал нь тэр хувийг худалдаж авах даваа хэрэгтэй гэсэн хоёр хол заалтай юм байхгүй. Өөрөөр хэлбэл Монголын засгийн газар бидний даваа ирэхээр авнаа гэсэн бол тэгэл Эрдэнэ төгөлдөр 100% ястаар төмний төрөө өмч болж болцоо байсан. Тэгээ наад юм чинь 6 сарын 1-ээс хойш түүмэр тавьж байгаа юм шиг л 1 сарын дотор хожигнол өнгөрсөн. Улс төрийн эрх ашигаас илүүтэйгээр улс орны эрх ашиг гэж зүйл байдаг. Монголоо боддог ямар ч хүмүүс дараах зүйл бол ойлгомжтой санагдана. Юуны өмнө Монгол улс өнөөдөр Эрдэнэ төлөвлөрийн 51%-ийг эзэмшдэг. Оросын холбооны улсын Оростек компани 49%-ийг эзэмшдэг гэдгийг та бүхэн мэдж байгаа. Өнөөдөр энэ хэлэлцээрийн үр дүнд Монгол улс 51%-ийг эзэмшин, Монголын компани 49%-ийг бол эзэмшнэ. Монголын компани гэдэг нь Хөдөлгөөний хөгжлийн банк, түүний төлөөний компани болох Монголын зэс компанийг би бол энд хэлж байгаамаа. Эрдэнэ төлөвлөр хуучин Монгол улсын хуулиас дээгүүр олон улсын гэрээ хэлцээрээр зохицуулагддаг байсан ийм хамтарсан үйлдвэрийн статустай байгууллага байсан бол одоо Монгол улсын хуулиар зохицуулагддаг, манай улсын компани тухай хуулиар зохицуулагддаг, Монгол улсын үндэсний аж ахуйн нэгж болж хувирах юм аа. Хуучин бид нар 51%-ийнхаа ногдол ашигыг Монголд авч үлддэг байсан, 49% ногдол ашиг Оросын холбооны улсын Оростек компани шилждэг байсан. Өнөөдөр 100% ногдол ашиг Монгол улсад үлдэх болж байгаамаа. Тэгээ өнөөдөр тэр сүүлд батлагдсан үйлдвэрийн дүрм, төвөзийн хурал, хувьцаа эзэмшигчдийн хурал, сангийн сайдын гаргасан тушаал мушаалыг үзээд байхад бол Монголын засгийн газрын урд ногдох 51% зүгээр л нөгөө 49%-ийн хувьцаа эзэмшигчдэд үнэгүүгээр шилжүүлж гисэн юм л юм харагдаж байна. Арга нэг муухай башир. Төвөзийн гишүүд нь 6 байна, 3-3-аар. Төвөзийн даргын цөөнг энэ төлөөлөөс томилно гэж сангийн сайдын тушаал гаргаад 51% эзэмшдэг талан шүү дээ. Тэгж төвөзийн бүх эрх мэдлэг хэрэг дээр 49% талд шилжүүлээд тэгээд 27-нд Эрдэнэ дүрмийг батлахдаа яг энийг баталж гисэн. Тэгээд дүрмэн дотроо Эрдэнэ төлөвлөрийн бүх асуудлыг төвөзийн дарга мэддэг болгочихсон. Аудит орооны даргыг хороо гэж юм байд юм байна. Дотоод хяналт гэсэн үг л дээ. Тэр нь цөөнхийн төлөөлөл байна гэж байгаа. Нэг хоёрдугаарт сонгон шалгуур болох хороо гэх боловсронгчны хороо юм аа. Тэр бүх удирдлагуудыг томилдог хороо л да. Тэр хорооны дарга нь төвөзийн дарга байна гэж байгаа. Тэгээд Эрдэнэтийн бүх албан тушаал охин компани байгуулвал тэрний удирдлагыг төвөзийн даргын санал болгосноор шийдвэрлэнэ гэж байгаа. Ингээд эцсийн дүнд нь аваад үсгэлээр засгийн газрын 51% зүгээр л байхгүй болчихсон. Тэгээ хамгийн сонирхолтой 6 сарын 27-нд ийм дүрм баталчихад төрийн 51%-ийг төлөөл сангийн яамнаас томилогдсон Шинэбаатар гэдэг хүн 49% төвөзийн даргын саналаар Эрдэнэтийн 1-р орлого захирал болоод дээшээгээ худалдагдсан гэж л хэлж болох аргагүй. Энээс хойш Эрдэнэ төлөвлөрд юу болж байгааг өнөөдөр энэ засаг төрд мэдж байгаа хүн байхгүй болсон. Сая нэг засгийн газраас ажлын хэсэг тэр Эрдэнэ төлөвлөрөөс баримт бичиг авах гэж хөөцөлт дийлэхгүй шүү дээ. Өгөхгүй байна. Тэгээ өөр газраас дөрвөн мөрмийг олж авчих шүү дээ. Төлөөлөл удирдах зөвлөлийн дарга нь хэн гэдэг хүн байна уу гэхлээр тэрийг нуугаад байдаг. Сураг сонсхнал даваад орж байгаа бол гэж дуулдаж байна. Даагаан болд тий. Ийм л юм болол наад Эрдэнэ үйлдвэрийн чинь цөөхөн хүн бүлэглэж хувааж авсан юм байна да. Даагаан болд гэж хүн чинь бол өмнө нь оюутлаганд ажиллаж исэн шүү дээ тий. Тэгээд одоо оюутлагын туузд байж байгаад нөгөө сайхан бэлгийн Дубайн алдартай гэрэг байгуулахад дагаж оч хийлгдэг хүн мөн шүү дээ. Гэхдээ яг даваад оржин гам болд болсон гэдгийг нутлах баримт бичих бас олдохгүй байна. болчихсон бол асуудалтай юу? Тэгээ өчигдөр сангийн яамныхан тэр 51%-ийн
төлөөл томилогдсон эмэгтэйгээс асуухаар гамбалт болсон гэж л ярьж байна. Тэгээ бодвол цаад талдаа тэр Худалдаа хөгжлийн банкны эзэн гэгдээд байгаа Эрдэнэлэг бүх юм өдөрдөж байгаа биз дээ. Тий. Ганц хүний л юугаар ганц хүний мэдлэл наад үйлдвэрч очсон. Эрдэнэлэг гэж хүний тухай та хэвлэлийн байгууллал дээр нэлээд дурдлаа, тий? Энэ бүх хувилдааны эзэн нь Эрдэнэлэг байж болзошгүй гэдэг мэдээлэл ч өглөө. Та хувийн ямар нэгэн байдлаар одоо холбоотой юм уу? Амьдралдаа үзээгүй юм байна. Ийм хүний нэр дуулдаг болоод удаж байна. Худалдаа хөгжлийн банкны тууцын дарга гэж яригдаад байгаа юм. Улаанбаатар банкны энэ банкыг яаж хувийн болгосныг бол би мэдэхгүй. 99% эзэмшдэг гэдэг байгаа юм. Наада 49%-ийг худалдаж авахдаа мөнгө нь энэ хоёр банкнаас гарсан. Тэгээд 49%-ийн хэлэлцээрийг хийхэд худалдаа хөгжлийн банкны тэргүүнд захирал Орхон гэдэг хүн гол үүрэг гүйцэтгсэн. Тэгэхээр Эрдэнэлгийн худалдаа хөгжлийн банкнд хуулийн зөвлөгөөр ажиллаж байсан хүн тэр Монгол Copper Corporation гэдэг компаниг гүйцэтгэх захирал байна. Пүрэв даш гэж хүн байсан байхаа. Тэр хүн 2007 онд Эрдэнэлгийн байгуулсан компани хуулийн зөвлөх юм байна. Тэгэхээр наадах чинь эзэн нь ч мөнгө нь ч эрх мэдэл нь ч явж байгаа л ганц хүн дээр л төвлөрч байна. Ингээд Монголын засгийн газрын 51%-ийг ямар ч л байсан 3 сарын хугацаанд л энэ худалдаа хөгжлийн банкны эзэн хүн л захирах шиг боллоо. 3 сарын өмнө Эрдэнэ төвлөрд 49% одоо алдлаа гэжсэн бол өнөөдөр бүр сайлын үнийгээ бүр тэр чигтэнд байхгүй болгоцсон асуудал бас олонний анхаарлыг татж байна л та. Одоо мэдээж одоо Оросын тал 400 орчим сая төгрөгийг бол аваад энэ эрдэнэ төвлөрөөс үл ингээд зайгаа барьцсан тий. Одоо ер нь яах хэвтэй эргээд бид нэр 49% зархаа боллоо гэд Оросын талтай маргалдах өргөдлөх тийм бодол гомдол ер нь үлдэх бол байх. Оросын талтай харилцаа дууссан. Орос нь бидний хувиа зарсан. Энэ Монгол Copper Corporation гэдэг корпорацийг энэ 49% эзэмшигч бүртгэж өгнө гэсэн бичгээ өгчихсэн юм байл. Одоо тэр хойд тайлд ярих юм байхгүй бас. Одоо 51%-ийг эзэмшиж байгаа засгийн газар энэ 49%-ийг худалдаж авсан гэх хүмүүстэй ярилцаж учир начрал болох хэрэгтэй. Ямар ч байсан засгийн газар 51%-ийн хяналтаа ямар ч тохиолдолд алдаж болохгүй. Төөзийн эрх мэдлийг алдаж болохгүй. Гүйцэтгэх хөдөлгөөнийг алдаж болохгүй. Тэгэхгүй бол энэ 3 сарын хугацаанд хийж байгаа чинь чи харав шүү дээ. Модлон жил 250 тэрбум төгрөг төсөв төлж байсан компани энэ жил 20 тэрбум төгрөг төлж шүү дээ. 20 дахин бага. Энэ урлаг хайц. Ижилхэн үйл ажиллагаа явуулж байгаа оюу толгой компани 270-80 тэрбум төгрөгийн жил төсөв төлсөн байна. Ялгаагүй шүү дээ. Адилхан зэс гаргаж байгаа шүү дээ. Оюу толгой нь бол молибден гаргадаг юм байлаа. Зэс гаргана. Мөнгө байна, алт байна, оюу толгойд. Наачин болвол бүх юмны ерөнхий зураг харагдаж байгаа биз? Тий. Цаад талд нь энэ Эрдэнтийн орлогоор Эрдэнтэг өөрийг нь ганц хүнийг болгох. Энэ ганц хүнийг ч юм биш л дээ. Цаад талд нь бүхэл бүтэн бүлэглэл байх. Ийм л хувилдаа явагдаж байна. Ер нь тэгээ одоо яах ёстой гэж та засгийн газарт бичиг явууллаа шүү дээ. Засгийн газар одоо энэ таны өсөлтүүдийг ер нь хэр найштай хүлээж авч бас шалгаж судлах бол та бол хэлээд байгаа шүү дээ. Энэ төмөр замаас маш том хэмжээний лувраа гэд одоо бид нар төмөр замыг маш их том хэмжээний мөнгөний лувр гэд хэд хэдэн хүмүүсийг шалгаад байна шүү дээ тий. Магадгүй Эрдэнтийн лувр илэрх юм бол цаашдаа бас хууль хэлтийн байгууллагаар өргөжүүлж магадгүй байна л да тийм үү? Тийм л зураг харагдаж байна. Энэ Монголд хууль шударгаас гэж байдаг бол хуулийн байгууллага гар дүрж оролцохоос аргагүй зүрх харагдаж шүү дээ. Яахлаараа албан тушаалаар уулаад 51%-ийг зориуд дээр 49%-ийн компанид шилжүүлждэг билээ. Яахлаараа нэг бүлэглэлийнх нь нэг намын нэг бүлэглэлийнх нь бүх гүйцэтгэх хөдөлгөөлөлт нь очиж суучдаг билээ. Яахлаараа сонгуулийн тун эгзэгтэй засгийн эрх мэдэл шилж мөчтэй нэг яаран дааран хийдэг билээ. 6 сарын 29 санд дураалт явагдчихсан 6 сарын 27-нд Эрдэнэ дөрвөн батад бүх юмыг цаад талд өгсөн.
Энэ чинь зүгээр л албан тушаалын хэрэг. Тэгэхээр энд хууль гяналтын байгууллагад давхар орох шаардлага илэрхий харагдаж байна. Тэр 49%-ийг худалдаж авсан гэх компани их өсвөрлө орох илэрхий шаардлага байна. Яахлаараа 1 сая төгрөгийн 4 сантаа байсан компани ганц хүнтэй компани шүү дээ. Гэнт нэг өдөр 12 тэрбум гаргаад дахиад 3 хоногийн дараа 100 тэрбум гаргацдаг билээ. Энэ хаанаас олдсон мөнгө? Банкны мөнгөөр л тоглож байгаа шүү дээ. Тэгэхээр наа чинь олон юм байна. Энэ бол төмөр замынхаас ялгаатай. Нүдэн дээр тавлаж илгээж байгаа процесс байна. Ялгаа нь. Төмөр замыг бол нууж хийсэн. Тэр ээлдвгээрээ санамж өчгөө ээлдэн муу муухай юмнууд. Энийг бол зүгээр л нүдэн дээр л харуулж байгаа л хийчихэж шүү дээ. Сүүл гэгэн цагаан өдөр хойно гаргадаг шүү дээ. Тийм юм болж шүү дээ. Сүүлийн бас энэ албан тушаалын томилгоонууд бол ардын наамынхаа ах дүүнэр энэ тэн тавьж байна. Тэр дунд бол бас таны хүү гадаад харилцааны яамд ажилладаг юм уу те? Бас хүүгээ гадаад харилцааны яамд дарга болгосон гэдэг ийм мэдээлүүд яваад байгаа. Үнэн. Миний хүүхд гадаад явдлын яамд олон жил ажиллаж байна. Сан Францискод ерөнхийс консул байж байгаад ирээд яамд ажиллаж байгаад сая энэ шинэ зохион байгуулалтаар газрын дарга ард томилогдсон үнэн. Мэргэжлийн ажлыг л хийж байгаа. Та томилуулсан юм уу? Би хэнтэй ч үуч яриаггүй. Мөнгөөрөө сайдуулчихвал яам дотор байгаа залуучуудаа шүүрдэж үзэл гайгүй ажил тусвалжиж магадгүй гэж үдс учраас л авсан юм байл. Тий. Би тэрэнд мөнгө хөрглийг энийг хажууд авчих гэж хэлээгүй цэвэр мөнгө хөрглөл мэдэх асуудал шүү дээ. Ер нь бол мэргэжилтэй гайгүй болчихсон гэж дуулдаад байгаа юм. Тий. Саяхан мэдээ би ч хоёр хүүхэдтэй л хөө шүү дээ. Тэгээд явж л байна. Энэ талаараа бол бас шүүмжлэл сонссон уу та? Одоо явж байна. Нэмдөөш хүүхдээ гадаад яамны газрын дарга болгочих гээл Твиттер зөндөл явж шít. Твиттер жирэгдэг болсон юм уу та? Би биш хүмүүс жиргээд байна л. Тэр нь дэмжиглээд байх юм байхгүй. Миний хүүхдээ энд тэнд хамаагүй явж исэн хүнийг явж ирээ хийчихсэн биш. Мэргэжлэр энэ чинь хиний ч хүүхд гэсэн харвар юм мэргэжил ажил хийж байгаа л дэвших шат байвал ижил тэгшл хэрэгтэй шүү дээ. Муу бол шөөрдөгдөл хоцорно, гайгүй бол яашаал явна шүү дээ. Ер нь энэ та энэ мэргэжлийн засгийн газар одоо ер нь ямар хөө бүтцэд нь одоо юм хийж эхлэегүй нэ те. Хийж байгаа ажилд нь шүүмжлэлтэй хандах бол арай эрт байна. Өөрийнх нь яг ингэ ажиллах чадамж нь ямар гэж харж байна. Надад ч гэсэн өмнөг хэлэх юм бол сэтгэл гонс олгосон томилтууд харагдаж байна. Янз янзын зовлон томилж байгаа хүмүүст нь байдаг л байх. Тэгтээ одоо ажил эхлэегүй байхад шүүмжлээд яах вэ? Ажлаа эхлээд тодорхой хугацаанд ажил хийснийхэн дараа үр дүнгийн харна гэсэн байр суурьтай байх. Би жишээ нь Эрдэнэтийн асуудлаар засгийн газар шийдвэрт арга хэмжээг авч чадахгүй байгаа сэтгэл гонсгор байгаа учраас өнөөдөр хэвлэлээ урал хийж штт. Тийм ээ. Би наад хэвлэлээ урал хийж бичгээ уулахаас өмнө энэ асуудлаар олон удаа олон хүнтэй ирсэн. Энэ юмаа хурдлаа. 51% чинь хэрэггүй байхгүй болчихжээ. Татвар чинь байхгүй болчихжээ. Хувилдаан болжээ. 8 сарын 5-нд дүнгээ гаргаж энэ шалгалт ажлын хэсэг засгийн газар танилцуулна гэсэн ерөнхий сайдын захирамжтай юм. Одоо 10 сарын 5 болох гэж байгаа үз. Бүтэн 2 сарын дараа. Ийм асуудалдар хөшин хоороо удаа хандаж болохгүй шүү дээ. Таны наамынхаа арай сүл бэлтжээд байгаа юм шиг үстэй. Жаахан юм тодрог. Өгөөх юм баталгаas байхгүй шүү дээ. Янз янзын юм дуулдаж байна. Тэгтээ би бол баримтгүй юм ярихгүй. Дөнгө сая дандаа баримттай юм ярьсан. Олон улсын валютын сангийнхантай хилцээр хийгээд эхэллээ гэдэг ийм мэдээлэл гарлаа. Дөнгөж саяхан. Ер нь цаашдаа бид нар энэ стенд бай гэдэг хөтөлбөрт Монгол улс хамрагдах юм уу?
Та энэ дээр ер нь ямар байр суурь байгаа бид өмнө нь бол Монгол улс бол нэлээ олон удаа энэ хөтөлбөрт хамрагдчихсэн шүү дээ тий. Валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж байсан засгийн газрын гишүүн чинь би шүү дээ. 2000 оны засгийн газар чинь валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж тэр Хямралаас гарсан. 2002 оны 5 сард Монголын үнэлт зогслоо гэж Тойко дүгнэлт хийжсэн юм да. Сайн юмч байдаг, сар юмч байдаг. За. Сайн юм нь бол өгч байгаа зээл нь хүү багтаа байдаг. 0.75% гээд 30-40 жилийн хугацаатай урт хугацааны зээл байдаг. Муу тал нь бол хитрхи дутаад хэрэгт оролцож заах гэдэг муу тал. Одоо төрийн шийдвэрт нөлөөлөх гээд байдаг гэсэн үг үү? Тий. Одоо ухаанд засгийн газрын гаргах шийдвэрт хитрхи хөндлөнгөөс оролцох гээд байдаг муу тал байдаг. Нэг хувилбар бол энэ мөн. Цаашдаа энэ хөндлөлөөс харахын тулд гарц хайх юм бол нэг гарц энэ мөн. Нөгөө нэг гарц нь бол өөр сонголт хийх. Баггүйтэй элдв нөхцөлгүй урт хугацаатай ахиухан хэмжээний дэмжлэг үзүүлж хаар ийм улс орн байвал тэр улстай харилцах хоёрт гарц л байгаа. Өөр гарц бид нар зүгээр л байхгүй. Одоо энэ чинь нэг эрх хичээл гэх чинь бид нар хоёр төгрөгт томхоо нэг зээлийн төлбөр төгөх гэж шүү дээ. Яаж амьдрах вэ? Үйлдвэр өөрчлөлгөө хумигдчихсан. Барилга зогсчихсан, зам зогсчихсан. Ийм хүн нөхцөлд байгаа үед чинь болвол ямар нэгэн шийдэл болж хөдөлгөөний дундаас л энэ сэргэлт бий болох ажил хийгдэж шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалт нь тас байхгүй болчихсон. Ийм хоёр хувилбаруудаар ярьж байгаа. Яг алиар нь явах уу гэдгээ энэ яриа хэлцээрүүд нь ямар утга учиртай болоод эрхийг сонсож хагаад шийдлээ гаргах байх. За ямар тааж байсан удагаар мэдрэгдэж байгаа юм бол би сонгуулийн үеэр бол анаал дандаа хүнд юм ярьж явсан хүн шүү дээ. Энэ юу ч биш ээ. Одоо миний ярьж байгаа. Иннээс хүнд юм байгаа гэж би ярьж явсан юм. Яг л тэр болсон байна. Төсөөл гаргагүй хүнд нөхцөлийг үүсгэсэн байна. Дөрөвч ярих баригчд. Альва нэг юм чинь харахлаар гараа явж харагддаг л да. Би өнөөдөр хүртэл тэр хаалгыг олж харахгүй шүү дээ. Гэрэлгээг харагдахгүй байна. Туйлын хүнд нөхцөлтийн засаг байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байна. Аж ахуйн нэгжүүд нь өндөрчихсөн. Өр зээл цадиг алдчихсан. Гадаадын хөрөнгө оруулалт байхгүй болчихсон. Валютын хан шиг алдчих гээд арга ядал Монгол банк авч болох байж болдог бүх хат бараг хэмжээнээс хамгийн хатууг авч ажиллах юм сая зогсоол шүү дээ. Ийм хөндөрлөд бий болсон байгаа учраас амаргүй шүү. Би цөөнх байх таж өөрийнхөө намын залуучууд намтай хоёр эднэрт хэлдэг л байсан юм нөгөө нэг зээлийн хүмүү уруулна гэсэн юм яриад явхлаараа та нар сонгуулийн дараа яаж амьдрах вэ гэдгээ битгий мартаараа. Сонгуул нэг удаа болоод дуусна. Эх орн амьдрал хоёр цаашаа үргэлжлэнэ. Хоёрын хооронд сонгуулийн зорилготой хөнгөн шингээ юм битгий яриад байгаа чи. Байдал чинь одоо байгаагаас хэд дахин үлгэн дээр гарна шүү. Зураг тэгж харагдана л гэж яриалаасан тэгэл. Зарим нь үг сонсоогүй л дээ. Одоо яг энэ засгийн газрын гишүүд болж хаад заримаас нь би асуучлаа. Ямар байна? Миний ярьж байсан юм байгаа үз? Үнэн байж гээл толгойгоо маачдаг шүү дээ. Тэгэхдээ одоо энэ бэрхшээлийг яриад суугаад авах биш. Энээс гарах арга зам бол олох хэрэгтэй. Засгийн газар өдөр шөнөгүй эрчимтэй ажиллах хэрэгтэй. Одоо жишээ нь мөнгө байхгүй л гээл ингээл энтэндээс мөнгө авах гэж явж. Эрдэнтээс 200 тэрбум төгрөг авч чадахгүй байж мөнгө байдаг чинь зөв мөнгө гээл төрөөний хүнд хэлээ сууж яана л да. Хажууч мөнгө байж. Энэ үйлдвэрэл ирэх мэдэлтэй авал да. Тэгээд над мөнгө босгол да. Шударгасны яриа байгаа үз. Эрдэнтийн 3 жилийн татвар ярьж шүү. Дандаа 280-аас дээш 350 төгрөжсэн тэрбум төгрөжсэн татвар шүү наадах чинь. Гэхдээ энийг алдчихад тэгээ мөнгө байхгүй гэж үлээдэж болохгүй шүү дээ. 5 толгой ер нь яахаар байна.
Овоо хонглын үзүрт гэрэл гэдэг шиг нүүрсний үн өссөн. Гэтэл одоо энэ Чалкотой байгуулсан гэрээнээс болоод маш хямд өртгөөр нүүрсээ борлуулсаар л байхаар байна шүү дээ. Гэхдээ энэ Чалкотой байгуулсан гэрэг их чумын нэг энэ засгийн газрын ямар төвшөнд үзэж байгааг би Учрыг нь олчиж болдгоо. би мэдэхгүй байна. Яг нэг үгээр ихт бол би хувьдаа бол энэ Эрдэнтийн гэрээ элдв заваа юмтай зурлцаар байгаад нэг сарын хугацаагаар ардаа хийлээ. Тэгээ энэ Чалкотой байгуулсан гэрээ мэрэ гэдэг юмны учрыг та нар болооч яахлаараа эн чинь хоёр өөрөөр Монголын нүүрс харагдаад байгаа юм бэ. Нэг хоёрдугаарт ажлын хэсэг гаргаж энэ 5 тулгаа оюу тулгаагаар явуулаа. Энэ ээлж тус чуулганд хуралдаа дуусч яхад би засгийн газар загдж яхад хэлсэн санаа шүү. Гэрээ мэрэгээ дахиж үзээ та нар. Ямар нөхцөлтэй юм. Гэсэн тэгээ эдгээр бол үзэж байгаа байлгүй. Би одоо энэ Эрдэнтийн үеийг үзээд дуусчих юм бол тэр Чалкогийн гэрээч нь болж үздэг юм билээ гэж бодол сууж яана л да. Эрдэнтийн Луврын ард ус төрчдөөс хэн байгаа юм бэ? Таал хамгийн шудраг хэлэх хэвээр хүн гэж харагдаад байна. За наадах чинь одоохондоо би юм хэлэхгүй. Тэгвэл нэг л юм хэлье. Ийм дайны Лувр том дарга нарын далд дэмжлэг оролцоогүйгээр ерөөсөө л хийгддэг. Энийг бол би баталгаад байна. Сүүлийн үед зориг агсны хэрэгт Батүл даргаыг сэргтнэр татаа шалгаад байна. Та бас хууль зүйн сайд байсан хүний хувьд энэ хэрэг юу нь яагаад илэрдэхгүй юм бэ? За шалгаж байгаа хэргийн талаар уншаагүй байж өг дуурах ч юм бол хариуцлахгүй л хүний хийдэг ажил шүү дээ. Тэгээ би энийг уншиж үзээгүй учраас тодорхой юм хэлж чадахгүй. Яг алтан боломжоо хязгаарлалсан юм гэхлээр тэр 10 сарын 2-нд хэрэг гардаг шүү. Хэргийн газар дээр 70 хүн оруулаад гаргасан явдал бол нэгдүгээр том алдаа. Би баян хуулийнхын төглөөд байдаг ганцхан үг байт. Хэргийн газар дээр бурхан багш ирсэн ч битгий оруулж. Зөвхөн өөрсдөө мэрэгжлийн ажлыг хэнийг ч битгий оруулж хаалт хийгээд л байхгүй. Хоёрдугаарт тэр орой тэр үед хамгийн хэцүү байх зарим хойшлуулах арга хэмжээ авах байсан. Жишээ нь хорих. Булганыг. 17-8 жилийн дараа хорж яах гэдэг ч юм бол хорих байсан бол тэр үед морчих байсан. Ийм л алдаанууд гарсан. Тэгээ тэрнээс хойш энэ юм яваал байна. Янз янзын мэдгэлүүд хийцгээгээл ах юм. Би хуулийнхантай ярьж байгаа. Над дөрөвдөл ирж байна. Та нар алдаа гаргаваа. Буруу юмны хойноос хөөцөлдөд явчих вэ. Илрүүлээд баримтаар нуталж байгаа юм бол тэр чинь маш сайн. Тэгтээ алдаа гарах хаалга бүтэн хаач чадсан биз та нар. Гэж л асуугаад байна. Би ямар дотоод нарийн ширээний ярих биш. Би ерөнхий том өнгөөр нь л эднэртэй мэрэгжлийн хүний хувьд хаяа санаагаа хэлдэг л. Энэ дээр үе нэг том онол байд юм л да. Хууль зүйн онол л да. Нэг гэмгүй хүнийг барьсан дурвал 10 гэмгүй хүнийг тавьсан дээрээ гэж. Алтан зарчим. Хэрэг илрүүлэх нэрүүдлэр хэрэг хийгээгүй хүнийг хэлмэгдүүлж хохирох шиг адгийн юм байхгүй. Аюултай шүү дээ тэр чинь. Тэгэл би хуулийнханд баянгал өглөөд байгаа юм. Эд наадахад давхар хүнээр уншуулж хэрэг сайн уншдаг, хэргийн өнгө таньдаг, хэргийн өнгө таньдаг гэж юм байд юм л да. Ийм хүнээр сайн уншуулж наад мөрдөж байгаа хүмүүс чинь улаарчхаараа буруу замаар явчих гээд байд юм. Буруу замаар явж байгаа бол гарцын багтаар гар хөлийн тад зогсоож алдаага гаргалгүй ажиллаж үзээрэй гэж л захиад байгаа. Та ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшгүй. Би одоогоор шүүнд яасан ерөнхийлөгчийн сонгуульд Эрдэнэт. Одоо ч та их тайван ажиллах байхдаа сөрөг хүчин биш учраас тий. Яг над шиг арын шилтэй хүнд бол маш таа. Чамд би чинь үнэ хэлэхгүй.
аливаа албан тушаалын дөнгнөөс хол байх их зүгээр байд юм шүү дээ. Би нэг өнцөлийн цэцгийн дүгнэлт гарсны дараа их хурлын дарга өгтөн намайг эрхчлөөтэй болгосон ерөнхийлөгч Ардын намын бүлгийн гишүүд арчсан намынханд баярлалаа гэж хэлээд буусан хүн шүү дээ. Тэр утгаараа бол энэ эрх мэдэлчин бол бас заримдаа хүнийг боомлчод байдаг цус л да. Зоглон тэнд. Цөөнх байхад надад жишээ нь хамаагүй эрхчлээд хамаагүй амрал байдаг байхгүй. Гэхдээ бас юмд хэмжээ хязгаар байна. Өнөөдөр миний энэ мэдгдэл хийж байгаа явдал чинь бол хүлээс тавигдж байгааг нь шинж шүү дээ. Одоо болноо л гэж байгаа юм би. Одоо болноо. Нам гэдэг юмнаас чинь гадна эх орн гэж юм байна. Бөөр тэрнээс хамаагүй л эрх ашиг. Ард түмэн гэж юм байна. Энэ 3 сая ард түмний итгэлийг алдаж болохгүй. Гэдэг байр суурьаа би өчигдөр дарга нарт хэлсэн шүү. Орондоо хууль застгийг загнуулж яхад энэ хууль гэдэг юм яаж бүтэх тухайл сэтгүүлчд мэдээлэл хийж ясныг юм сонь зураг байт. Энэ их хурлын даргын өрөөл дээ. Дээр үеийн зураг уу? Их хурлын даргын өрөөл дээ. Энэ Монголын хууль гэдэг юм чинь бичсэн цаг үеийг хараад ахлаар 40 оны үндсэн хуулиас хойш нэг хэсэг бичсэн байдаг. 60 оны үндсэн хуулиас хойш нэг хэсэг бичсэн байдаг байхгүй юу. 60 оноос хойш хууль бичсэн 2-3 хүн байд юм Монголын төрд. Цэнд гэж нэг өвг нь 81 онд улсын прокурорт намайг ажилд ороход миний өрөөнд суудаг байсан. Миний эцгийн дижил өгт. Тэр хүн тэр 60-аад оны эрүүгийн хууль, иргэний хууль гэх мэт том хуулиудыг бичсэн юм төвх байдیں۔ Тэрний дараа их махарч үтсэн хүн чимд багш байдیں۔ Үндсэн хуулийн ихээс эхлээд чимд багш 96 онд их хурлаас гараа явчихсан шүү дээ. Чимд багшийн дараа одоо энэ хуульд өдөр шөнөгүй зурлцсан хүн яалтчгүй бий болж таардаг юм да. 3 дахь үеийн тийм хууль бичих завшаанууд тохиолдсон. За энэ чинь харин нэг бичнэ гэж үзэж өгсөн шүү дээ. Тийм төвхтэй зураг юм. Та хэд орондоо хууль бичдэг юм баа зү? Өнөө хэвтэж яхад үгийн сайн холбоос гараад ирэх юм бол нэг бичиж болохгүй байсан юм санаад ирэх юм бол барьж яваа. Босч явал суун шүү. Тэг ялангуяа 2002 оны том хуулиуд батлагдчих үед чинь бол хаа чамааг өчгөөс өөр аргагүй байсан юм шүү дээ. Иргэний хууль гэдэг чинь 556 зүйлтэй хууль шүү дээ. Онгоцонд явах чинь шалан дээр нь цаасаа хичгээл бичээ суугаад байдаг гэсэн юм шүү дээ. Тийм юм. За хууль бичих яах энэ бол миний амьдралын бараг хоол идэхтэй жил болчихсон эд наадах чинь. Гол санаа нь бол нэг Монгол төрийн хуулийн бичлэгийн загвар юу болох гэж би амьд дотроо үзээд байгаа юм л да. Тэгээд 60-аад оны хуулийн бичлэг одоо энэ миний үеийн хуулийн бичлэг бол шал өөр шүү дээ. Тэрийг одоо зөвхөн мэрэгжлийн хүн анзаарна. Иргэний хууль жишээ нь бол их хэцүүгэлэгтэй байл шүү дээ. Хуулийн этгээд гээл эхэлнэ. Килцэл мэлцэл гээл их модон өгтэй. Нэг бурууг шургуулчих юм бол хүний амьдрал сүйтгэж хайчих гэдэг. Эд байдаг учраас бичгээс аргагүй байдаг. Танаа чи хэдэн хүүхэдтэй байлээ? Би 2 хүүхэдтэй. Энэ дандаа миний ач нарын зураг. Хамгийн дээдлийнх нь. Нэг хүүхэд юм уу хоорондоо юм адилхан юм уу? Энэ төгөлдөр өөр тоглож байгаа нь миний том ач. За. Том хүүхдийн том. Тэр дальж байгаа шар нөхөр манай бага хүүхдийн том. Энэ хоёр нөхөр.
Энэ нэг бамбуушин донд сууж байгаа нөхөр чинь манай баг хүүхдийн хоёр дахь хөөхд. Тэр Америк улсын иргэн. Ганц эмэгтэй зээх нь. Энэ жоох нь. Өөдөж ихтэй хайрт. Наа чи Америк иргэн. Тэгээ нөгөө манай ч давхар иргэншил зөвшөөрдөг болсон шүү дээ. Тэгээ Америкт очиход нааш цаашаа явахлаар паспорт хэрэгтэй болоод тэгээд нэг дипломат олонныхны өгдөг паспорт өгсөн юм шиг байна. Тэгээ нэг ийм сонин харьяалт иргэн байх. Энэ манай ус нурын зураг. Энэний цааталд чинь миний аавын өвлж байдаг байхгүй юу? Би аавынхаа өвлжэн дээрээс гараа дурамтахад ус хөрөөс хоёр нүр тэрчгтэй харагдана. Яг гол дунд нь байдаг голын уул дээр харуул. Тэгээд усын 21 сумын 19-ийнх нь нутгийг би аавынхаа өвлжэн дээрээс дурамтчихсан шүү дээ. Тийм их өндөр газар байдаг учраас би дээр зуслан их өндөр газар байгаад байдаг учраас. Энэ жил өнтэй юу? Нутаг өнтэй. Гайг байгаа гэсэн. Нутгаа ер нь та санах уу? Хүн чинь бас нэг бараг өвчтэй шүү дээ. Зөөдлөн. Ер нь бол Монголд байхгүй гоё нутаг шүү дээ. ертөнцийн их л хөтөн болохоос биш ертөнцид ховор нутаг шүү дээ. Байдаг бүх юм энд байдаг. Наа чинь хоёр их нуур байна. Манай энэ 21 сумууд чинь нуурлал урдгүй сум байдаг байхгүй юу? Сум болгоны өрдөн дээр нэг нуур байж байдаг байхгүй юу? Тэр их нууруудаа хотхор гэж нэрлээд байдаг учир нь тэр. Тэгээ энэ гоё аймагуд дээр явахаар 1500 км явж нэг жижигхэн цөөрөм харагдаж байгаа байхгүй юу? Манайхан бол гарч давхиад 200 км явах дахиад нэг нуур. Ийм нутаг наадах чинь. Тэгээд энэ ус нуурын дээд тал нэг 10 км хөдөө. Энэ талд нь тэс рүү харсан тал руу нь бол нэг 20-30 км цулгуулаа хэлсэн. Тэгээд ээжгээ гараад тэр уул манай харкран уулчин дээр цагаан дэглээ гэж уулж тавирдаг мөнгөцөстэй уултаа шүү дээ. Харкран уулын баруун талд ховд сум 102 жижиг нууртай гэж бод. Үлгэрийн орон шиг. нутгийн мөхчүүд. Таал нийтээ. Энэ нутгийн мөхчүүд 15 төрөө авсан хүмүүсийн над бэлгэлсэн зураг. Зураг. За эднээс баянаа урагчин би хөөхд байхад домог болчихсон байсан хүн. Балжин юм аа. Балжаа урагч нь бол миний дараач үеийнх Үлдсодын Гамбат Мөнхбат Батцуур бүрэн төгс эднэр бол ямар нэгэн байдлаар ил дал дургүй дэмжиж авсан хүмүүс шүү. Ил дал дур дэмжиж авсан. Бүгчүүд нэм чадвартай байдаг учир нь юу юм бэ? Ер нь зөв жижиг наад. Энэ байж их сонин. Энэ Гамбат Мөнхбат Баянаа ураг Балжаа дөрв болвол хан хөхийн уулаад агсан дагаж төрсөн ус. Манай чи хан хөхийн уул харкран уул гэдэг хоёр том нуруу байдаг байхгүй юу. Энэ Батцуур бүрэн төгс хоёр нь хан хөхийгээ дагаж хан хөхийн хоёр талд төрсөн хоёр хөгд шүү дээ. Тэгээд эдгээр ингэж нэг үе ингэж сайхан барилдаж байгаа л ус л да. Бүрэн төгс 60 дугаар ангид байхад би орог Сумал Япон явуулж шахсан шүү дээ. Тэгээд сүүлд нь Сүхбат аваргад захиж нэг хүн болгоод өг гэж сургууль төгсөөд орж ирэхэд нөгч. Сүхбат уу? Улим сургуульд. Сүхбат чи миний хуураад байлдээ. За. Тэгэж гуйж л байсан. Та өөрөө бүх үл маш их сонирхно. Сонирх шүү дээ. Бүх сонирхдаггүй хүн гэж байх. Манай намайг яванд байх үед чинь ер нь Монголын тамирчдын 50% нь манай энэ 3 клубд байсан юм шүү дээ. Эднэрийг чинь нэг байгууллагад аваачаа ташчихад төсөвт дарамтуулдаг байхгүй юу. Тэр дээр улсын мөнгө хомс юм чинь тэр том систем дотор аваачаад нэг ангид нэг хүн өгчгээд төөртөг аваад явчихдаг л байхгүй юу. Би өрөөнд энэ Монгол удирдагчдаа суурхан хүнээс өргөл байлгад. Энэ Чингис хаан Цэдэнбал дарга хоёр яхих. Би нутгс Цэдэнбал даргын зургийг ингэж тавиагүй. Энэ бол энэ
Монголын төвөнд Монголын төрийн толгойд хамгийн удаан суусан хүн шүү дээ нэгдүгээрт. Хоёрдугаарт эсхий гэртээ Монгол орныг орчин үеийн хотос болгосон том өдөртөгчүүд элдвэр муу хэлж дайрдаг ч гэсэн ийм өдөртөгч та гэж Монголд төрөхгүй дээ. Тэр утгаар нь шинэ цагийн Монгол улсын төрийг босгож ирсэн хүн гэдэг утгаар нь би энэ хүний зургийг байлгад юм байна. За эдгээр яах вэ? Бус тулна. Дандаа нөгөө их хурлын 6 удаагийн бүрэлдэхүүн засгийн газрын бүрэлдэхүүн гээл зургнууд байдیں۔ Энэ миний том ачаан их гоё зураг байдیں۔ Босоод морин хор байраад нуурын маягаар эхлээд. Тэгээ яаж энэ зургийг дарсан байгаа юм. Хамгийн сүүлд нь хөгжмөө тоглож дуусчих нэг жигтэй хэн баярлж байгаа гоё. Тийм ээ. Цаачсан энэ яаж байгаа зураг байгаа үз. Энэ их гоё зураг юм байна. Энэ хөвгтийн зургийн уралдаан дээр бол наадах чинь бараггүй төрөлх зураг байгаа юм да. Ийм л зургуудаа энэ Батулзын засгийн газрын зураг байна. Та ер нь ач нартай л амь хүн байна да тий. Миний одоо амьдралын хүнд амьдралд сайн сайхан юм их л тохиолддог. Хамгийн сайхан юм ч ач нар л байд юм байл шүү дээ. Өөрийнхөө хоёр хүүхдийг баг яаж өсгснөө мэддэг юм шүү дээ. Ажил төрлөгээл автобусанд чигцэлдэж тэрвэрчгүй гээл томын аав ээж дээр дулаа хүртэл нь байлгаал. Одоо эргээд бодож яхад бол нэг их зууралдаг юм шиг байна. Энэ ач нар чинь болвол заримдаа манад ирчгээд өдөр нь явчихлаар урийн санаж эхэлж байгаа байхгүй зарим. Ер нь бол ач нар гэдэг бол хүний амьдралын хамгийн аз жаргал авч ирдэг юм ач нар л байд юм байна. Миний аав чинь намайг бид нэрийг жилднийг удаа үздэг юм байсан байхгүй. Хатуу юм байсан тий. Тэгээ миний энэ том хүү аваачаад нэг сартаа байхад наваачаад гоё юм байсан үлдээ чи явсан. Аюулт ирэхлүүлсэн. 7 настай байхад нь манад авчирж өгчгээд буцаж нутагтаа очиход хонь хариулахдаа энэ чулуутаа яриад яваад байсан гэж байгаа. Энд тэгэхэд анхаа би төр юм ингэж яасан гэж нэг чулуутаа очиж яриад дараа чинь чулуу арчхал би төр ингэж уусан гэж яриад байсан гэж байгаа. Тэгээд энэ хүү ер нь сэтгцэн юмтай болж яана гэж манай нутгийнхаа айж яасан гэж байгаа шүү дээ. Тэгж их санаж яасан. Тэгж их хэрэглүүлж яасан. Би энэ таны сэтгүүл дээр өгсөн ярилцлагыг харж ирсэн. Нэг сонио асуулт үлээ. Та хамгийн сүүлд хийзээ ойлсон бэ гэд сэтгүүлч асуусан байлээ. Их гоё дуу сонсохоор би чинь тэгэл үлийг ч үйлдэх юм а зүгээр нь үлэмс урсчдаг байхгүй юу. Ялангуяа аав ээжийн тухай дуу, усын тухай дуу гэх мэт юм. Аав ээж хоёрыг их гоё дуулахар чинь би энэ хоёр хөгшнөө бурхан болсон сошиалын дууг л сонсдог л болчих юм л да. Аяа бас нэг дуулах гэж оролдоно. Хамгийн сүүлд бол нодлон жил нутагт очиод энэ 3 жил очлохгүй байж байгаад очиод аав ээжийнхээ газар дээр очиод нэг нэрсэн шүү. Тий. Нутагтаа би ч одоо энэ 75-наас хойш гарснаас хойш жилд 2 удаа нэгээс 2 удаа очих бол ирсэн жил болгоно болдог л байсан л да. 12 оны сонгуулиас хойш янз янзын шалтгаанаар очиад л байж байгаа. Нодлон аймгийн 90 жилийн ойгоор очиход нэг аав ээжийнхээ газар дээр очиж нэг нэрсэн юм байна. Тий, нутгийг сан. Та заримдаа би бизнес эрхлэн явждаг ээжтэй гэх юм бол илүү одоо баян чинэлэг явдаг. Тэгж бодох уу? Би мөнгө бизнес яриад эхлэхээр миний нойр хүрээд эхэлдэг байхгүй юу? Би тэр чинь чадахгүй. Нэгдүгээрт, хоёрдугаарт над тийм сонирхол байхгүй. Гуравдугаарт би чинь сургууль төгсөөд энэ төхөр гэдэг юм руу гიშгэд орчихсон учраас тэр миний дарга байсан надтай хамт ажиллаж байсан төрийн том хүмүүс чинь миний бие шингэж гэдэг шүү дээ. Одоо жишээ нь хулгай хийж болдгоо гэдэг зарчмын чинь болвол энэ зөндөө бид хоёр хулгай хийж чадахгүй байгаа чинь цог байна энэ прокурор. Энэ том прокурорууд биднэрт суулгасан чип байхгүй юу. Миний л амьдралын зарчим шүү дээ. Юмд шунах шиг
хаддаг юм байхгүй. Чи энэ төр зүтгэсэн бол чин шудруугаар энэ төр зүтгээл дуус. Бизнес эрхэлж баяжих сонирхолтой байгаа бол эндээс гараад тэр бизнес эрхлээд яв гэдэг зарч. Гин одоогийн улсын шунал гэж. Бизнес эрхлэх гэж төрлөө ороод байгаа юм шиг. Мөнгө олох гэж тий. Тэгж. Одоо наадах чинь бол би өвчин боллоо шүү дээ. Ялангуяа залуу талтай. Залуучуудыг их хордуулж шүү дээ. Хамгийн шудраг шимч одоо юу болчиход байна вэ гэхээр жирийн сайхан дууд карьераас бэлтгэсэн төрөө албаагчд өөтөн байна. Эднэрт Монголын улс төр гिचх газар байхгүй болчихсон. Мөнгөтэй болж улс төрөл ууранд сайд болон дарах бол. Миний яамдат миний дуур байсан хүмүүст бол энэ улс төрөл уурах хаалга нь хаагдчихсан. Та шатар их тоглодог юм байна чөлөө цаг гарвал тий. Өөр эрүүл мэндэд яаж анхаарч байна? Хөдөлгөөн спортоор хичээлж байна. Байхгүй штэ хөө. Тэгээ та яга юм жингээ бариад байгаад байна. Эцгийн буй. Тий. Над бол одоо даралт маралт зүрх мөрхний жингийн нэлдүү юм байхгүй штэ хөө. Сүүлийн 3 жил би эмнэлэгт огтоочлгүй байж байгаа сая нэг Оросд төвчүүд юм л да нэг шинжилгээ өгсөн. Гайгүй байна гэж юм л. Магадгүй тэр хөдөө төрж өссөн малын захад байсан хөл нүцгэн гүйж хүн болсон явдал бол энийг өнөөдрийн нэмдурж гэдэг хүний цогцыг бий болгосон байх шүү. Тэрийн хөөгтөд чинь 5 сард ус их хүйтэн байх үед тоосох цохно гэж юм хийдэг байсан. Намайг баг байхад. Хэдэн төгрөг болж авах гэж л тэгж байхгүй юу. Тэгэл өглөө нар гарч яхад очиад хөөт ус гээгээл хөлөөрөө гიშгчдэг байсан юм шүү дээ бид нар чинь. Шавар зурж байгаа юм тэр. Тэгэл энэ муу хөл чинь эхлээл өстой хүн харахааргүй тасрын шүү дээ. Тэгэл тэрэнд чинь тэр үед чинь товууд гэж юм байсан. Машины туслахын ид байхгүй юу. Тэрий чинь төрхөөл цус мус гоожал. Тэгэл 107 сар наадамд өгөхөд ирэх чинь нөгөө хөл чинь ингээл юм даадаг болол. Чулуун дээр гүөх чи зүгээр адуу шиг бижгэнтлэг байдаг байж бид нэр. Гадна л арьсан бэхжиждэг байна. Бүр одоо бэхжээд чинь малын туурай шиг юм болчихж байгаа байхгүй. Тэгээ зунжонгоо хөл нүцгэн гүн. Энэ юм чи усаар байгаа л эрүүл мэндэд нөлөөлд юм байна л да. Би ч одоо жишээ нь хөлсний ажилчин гэдэг нэртэй байсан юм шүү дээ. Залуудаа юу? Хүүхэд байхдаа. Хүүхэд байхдаа. Аав ээж өөрч нэг 70 төгрөгийн цалинтай сарын. Амралтаар очихлоор 20 төгрөг өгнө. Чихэр авч идэгч, борск авч идэгч. Би тэрнээс нэгч төгрөгөөр чихэр авч үзээгүй. Хүүхэд байхдаа. 20 төгрөгөө хадгалж агаад хэсгийн төлөөлөгчийн тус зөөж өгöd сарын 25 төгрөг авна. 45 төгрөгтэй хүн чинь бол дүүнэртэй, чихэртэй, өмсөх гудалтай, өмсөх малгайтай амралтаар очдөг байсан юм шүү дээ. Манай ангийнхан намайг хөлсний ажилчин гэдэг өчс. Тэр үчин хөлсний ажилчин гэдэг чинь хамгийн муу хүн байсан юм чинь. Хөрөнгөтөн орны хөлсний ажилчин. Тийм нэр хүртэл зөөж явлаа шүү дээ. Юмд хямхтаа ханд сурах гэдэг чинь тэгээд эрүүл мэнд гэдэг юм чинь бол өссөн орчноос л их нөлөөлнө шүү дээ хөө. Тийм шүү тий. Би жишээ нь одоо энэ үнэмлэхгүй эрх сэтгэлгээнд эрх чөлөөтэй хүн шүү дээ. Дураар. Хитрхи дураараа юм надаас зөндөө харагдаж байгаа шүү дээ. Тэр чин тэр хөдөөснийг. Хотынхан хоёр башингийн хооронд чихэр үзэмгүй оцолтож явдаг. Ийм нөхцөлд өсдөг. Тансаг амьдралд. Хөдөөнийх нь морой тогчмчгаад тэр 20-30 км газар руу гэрлүүгээ амралтаар явхад эсвэл явгангүйгээд очиход
Тэр хооронд чинь тэр үнэмлэхгүй эрхчлөө гэдэг юм чинь байдаг байхгүй. Тэр эрхчлөө чинь намайг хүнд захирах дургүй амт болгочихсон юм шиг байх. Хотын ардчил марчил эрхчлөө гээл энэ хотынх нэг зөндөө ярьдаг байхгүй юу. Эднэрийн тэр ардчлалын үнэмлэх эрхчлөөнөөс миний төрөлхийн эрхчлөөний мэдрэмж гэдэг чинь болвол ер усын эрхчлөө байгаа штэ хөө. Би жишээ нь дарга нарт хэлдэг байхгүй. Та нар намайг захирахгүй. Би та нараар захируул хортой юм гээхгүй. Над би бол ганцхан даргат. Тэр бол сонгогчд. Над өөр дарга байхгүй гэж. Томрын шүү дээ. Тургуу хөрвөл. Би хулгай хийхгүй. Төрийн чааждаг би муу хийхгүй. Тэгээ та нар намайг захирах гэж битгий оролдоод. Бас миний хэлгүйгийг заах эсвэл хуймах гэж битгий оролдоод. Та нар зүгээр намайг л энэ чиглэлээр захирч чадахгүй. Гэж хэлчихэл хаалгын савчил гараа явчих шүү дээ. Дургуу хөрвөл. Зарчмаа хамгаалах үед. Миний боддог нэг л том юм байт. Хүний итгэл рүү ус цацахгүй байх. Сонгогч ард түмний. Тэр хүний сэтгэлгээний эрхчлөөг худалдаж авахгүй байх. Доромжлохгүй байх. Одоо нэг нүүрс тараагаал битэн тараагаар алийг алдаж байна. Хинт хэрэгтэй юм доромжилж байгаа. Тэрэн дөрвөл энэ төрлийн зовлон ийм юм байна, жаргал нь ийм юм байна, бэрхшээл нь ийм юм байна, ийм юм хийж чадна, ийм юмыг эс хийж чадна гэж хэлээд явбал энэ сонгогч ойлгодог л байхгүй юу. Тэгэхээр эцсийн дүндээ Монгол хүн өөрөө бас их эвдэрч штэ улс төрчд. Улс төрчд нь ард түмэн эвдээд байгаа байхгүй юу. Энд л өнөөдрийн энэ зовлон талаа байна даа. Бидний өсөлтийг хүлээж аваад нэвтрүүлэгт маань орсон танд маш их баярлалаа. Таны ажилд өндөр амжилт хүсье. За баярлалаа танд. За. Тэгэхээр энэ удаагийн нэвтрүүлэгт улсын хурлын дэд дарга Цэндийн нэмд оржийг урьж оролцууллаа. Ерөнхийдөө Монгол улсын байдалд одоо үүсэж байгаа нөхцөл байдал тухайлбал одоо эдийн засгийн хямрал, эрдэнэ төвлөрийн асуудал, өнөөдрийн засгийн газрын явуулж байгаа үйл ажиллагаа гэдэг олон сэдвээр ярилцлаа. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй.